Уран бүтээлийн нэгдэл үзүүлж байна. Сайхан Монгол орон баримтат кино төсөл. Хайр татсан хангайн сургууль. Байгалийн үсгэлэнт сайхан нутагт хангай сумынхан үе үеэрэн аж төрж амьдарч ирсэн. Тус суманд үеийн үед олон эрдэмтэй лам нар мэргэд гүүш төрөн гарч байсан түүхтэй. Орчин цагийн боловсролын тогтолцооч мөн хангай суманд үүсэж хөгжөөд 90 жилийн түүхийн хуудсыг сөхөж байна. Хүн зам төрсөн нутаг орн төгсөж гарсан сургуулиараа бахархдаг бол сургууль өөрийн бүтээгдэхүүн төгсөгчдөрөө илүү бахархаж алдаршдаг учиртай ажээ. Байгаль дэлхийн үзэсгэлэнт тэрхийн голын хөндөй сүрлэг уулас хангай нутагт үүсэн байгуулагдаж олон аавын охид хөвгүүдийг эрдмийн далайны цэнгүүлж номын мөр хөөлгөж сургасан төрлөх сургуулийнхаа багш ажилтан сурагчид төгсөгчдийн төлөөллийн түүхийг энд хураангуулахыг чармайв. Хангай сургуулийн түүхэн хөгжил. Орчин цагийн шинжлэх ухаанд суурилсан анхны сургууль Далай Чонхор бангийн хошуунд 1916 онд хошуу ноён Цэдэн сономын санаачилгаар анх 25 хүүхдийг тэнгисийн хэлбэрээр сургаж эхэлсэн түүхтэй. Түүний дараа 1924 онд Тариат суманд, дараа нь Хангай суманд 1936 онд анхны сургууль байгуулах санаачилгааг нутгийн төр нийгмийн зүтгэлтнүүдс сэтэж санаачилсан нь багтууштай. Сургуулийн захирал боловсролын тэргүүний ажилтан тэргүүлэх багш магистр Атар сайхан. Манай сургуулийн түүхийг ярих юм бол 1936 онд бол одоо ардын бичиг үсэг нэртэйгээр анхны сургууль бол үүсэн байгуулагдсан. Ийм түүхтэй. Аюус сүрэн, Дэлгэр далай, Синг аравдан нар гэсэн улсууд бол анх ажиллаж ирсэн юм билээ. За энэ дээрээсээ бол ерөнхийдөө зөвлөлийнхөө хурлаар шийдээд ил Дэлгэр далай гэдэг хүнийг бол 1936 онд бол сургуулийн захирлаар бол тавьж ажиллуулсан. Ийм түүхтэй. За тэр үедээ бол одоо 30 гаруй сурагчтайгаар бол сургалт төгөл ажиллагаа бол явж исэн. Ийм түүхтэй сургууль байгаа. За манай сургууль нь бол 36 оноос хойш бол үргэлжлэн явсаар 7 жилиг бол анх бас 67 төгсгөөд үүнээс хойш бол олон төгсөлтүүдийг бол үргэлжлээд энэ түүх 90 жилийн хугацаанд бол төгсгсөн байгаа. Нийтдээ одоогоор бол 3000 гаруй төгсөгч бол төгссөн ийм түүхтэй сургууль. За сургууль бол анх гэрт байсан бол 83-аас 84 оны үед бол хүрэн дүнзэн байшин одоо хүрэн дүнзэнгээр П үсгийн хэлбэртэй байсныг бол манай нийт үеийн төгсөгчид бол бас мэддэг. Одоо өнөөдөр 2017 онд бол одоо 3 давхар сургууль маань 2 тэрбум 700 сая төгрөгийн өртөгтэйгээр бол цаг үеийн байдлаар бол хувьсан өөрчлөгдөж шинжлэгдсэн ийм үеийг бол одоо манай 90 жилийн хугацаанд бол одоо хүүхдүүд маань үеийн төгсөгчд бол төлөөллийн төгсөж байгаагаар онцлогтой ийм сургууль байна. Монгол Улсын гавьдаг шагнар сангийн нэмжид Хангай сумын ерөнхий улс сурлын сургуулаа гэдэг дунд сургуулаа гэдэг нэршлэр бол ингээд өдөө хүртэл явж байна. За бид бүхэн бол энэ жил бол одоо сургуулийн түүх 90 жилийн нийт төгсөгчдтэйгээ хамтран үеийн төгсөгчдтэйгээ нийлж сургуулийн түүх 90 жилийг бол өргөн дэлгэр сайхан тэмдэглэж өнгөрүүлнэ. 1936 онд Архангай аймгийн Хангай сумын төр нийгмийн зүтгэлтнүүд Сумья, Дүгүржөв, Дэлгэр далай нарын санаачилгаар баг сургууль байгуулагдаж анхны захирлаар нь Дэлгэр далай, багшаар Сампил, Заан Пүрв арагчаа нар ажиллаж ардын үр хүүхдийг сургаж эхэлснээс хойш алдар түүхийн 90 жилийг туулж Монголын улс төр, соёл, нийгэм,
шинжлэх ухааны олон салбарын алдартнуудыг төрүүлэн гаргасан эрдэмийн их уурхай болжээ. Энэхүү Монгол улсын гавьяат багш, тус сургуулийн анхны сурагч, Шагдар сүрэнгийн нэрмжит Хангай сумын дунд сургууль үүсэн байгуулагдаад 90 жилдээ золгож байна. Эрдмийн үдийг нээж өгч та аюун гэлхэн элтэй замыг зааж өгч та ороод дэглэм ардын багш таны Анхны захирал Дэлгэр далайн хүү Гүржав дээд мэрэгжлийн хим биологийн багш, дууны эхнэр Саажав бас өөр хүүхдүүд нь бүгд багш болсон бөгөөд мөн захирлын зээ, Төвдөнгийн самрагч, цэцэрлэгийн багш эрхлэгчээр олон 10 жил ажиллаж түүний хүүхдүүд пүрвсүрэн нар мөн л их дээд сургуулийн багш болсон нь энэ удмынхан хүн зомыг гэгэрүүлж боловсруулахын төлөө төрсөн мэтээ. Анхны захирлын зээ охин Төвдөнгийн самрагч Баясгалан Хүргэн аймгийн засаг дарга асан нэргүүнэр дурсан ярьж байна. Тэр хүний одоо зээ охинтой бид нар уулзаа сууж байна. За Дэлгэр далай өгчлөл 1936 онд Хангай сумын сургуулийг байгуулад одоо өнөөдрийн ирээдүйн энэ үеийн хүүхдүүдийг төрүүлэх үндсийг тавьсан байгаамаа. Зээ охин ламрагчаа өгчтэй би сууж байна. Ингээд ламрагчаа өгчтэй өвгөх тухай тэр үед өвөтэй чинь хамт бичсэн багш нарын тухай анхныхын төгсөгч хүүхдүүдийн тухай та ярина. За миний өвөө Лэгцгийн Дэлгэр далайн Архангай аймгийн Хангай сумын 1936 онд тэнхмийг байгуулсан багш. Дараа нь 1940 оны баг сургуулийн захирлаа. Тэгээ өвөө маань одоо их олон шавнырыг төрүүлсэн. Өвөөгийн маань шавнараас гавьяат багш Шагдар сүрэн, гавьяат багш Нэргүй, боловсролын тэргүүний ажилтан хүү Гүржав, боловсролын тэргүүний ажилтан Цэндэ хүү, боловсролын тэргүүний ажилтан Догсмаа, боловсролын тэргүүний ажилтан Долгор сүрэн, боловсролын тэргүүний ажилтан Норов сүрэн, анхны одоо баг сургуулийнх нь Ахмад сурагч Лувсан Жанцан. Тэгээ өвөө маань бол маш олон шавнырыг өсгөж Хангай суманд номын эрдмийг дэлгэрүүлсэн хүн юм аа. За бид ямагт өвөөгөөрөө бахархдаг. Манай одоо өвөө өөрөө багш, өвөөгийн хүү Гүржүүн багш, Гүржвийн эхнэр Лаажав багш. Би одоо Төвдөн сэрэнгийн тамрагчаа багш. Миний хүү Жамиа осрын пүрвсрэн шинжлэх ухааны технологийн их сургуульд багш, доктор. За тэгээ Гүржив багшийн охин Оюун Чимиг нийгмийн ухааны багш. Дэлгэр далай өвөөгийн хамгийн бага охин Сэрэтрийн охин Дуламсран англи хэлний багшаар ажилладаг. Бид нар 7 үеийн багшаа. Түмний үр хөвгтийн төлөө ажилласан. Миний бие нь 1975 оноос 2013 он хүртэл сургуулийн өмнөх боловсролын байгууллага 43 жил ажилласан. 29 жил нь эрхлэгчээр ажилласан. За манай өвөө бол Хангай сумын анхны одоо сургуулийн захирал үүсгэн байгуулсан сургуулийг ийм одоо бас Хангай сумын үр хойч залуучууд үр хүүхдүүдийг соён гэгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж боддог. Тий. За Зээ Хүргэн Нэргүй Хангай сумын сургуулийг бас төгссөн. Арангай аймгийн засаг даргаар ажиллаж исэн. За нийт одоо өвөгийн талаар ямар сэтгэлтэй байдаг вэ? За манай эхнэрийн одоо өвөө Хангай сумын сургуулийг анх үүсгэн байгуулсан. Хангай суманд одоо нэр төртэй. За их эрдэм мэдлэгтэй хүн байсан. За одоо өвөө маань одоо өөр Солонгос улсын одоо медалаар хүртэл шагнагдж байсан. Ийм олон улсын бас харилцаатай хүн байсан байлээ.
хангай сумын нэгдлийг байгуулахаас гадна одоо захир сумын нэгдлийг бас байгуулсан байгаа шүү дээ. За тийм. Захир сумын нэгдлийг бас хангай сумын нэгдлийг байгуулсан. Тэгээ тэр үедээ бол одоо өндөр боловсролтой зохион байгуулах урьд Нийгмийн том зөвлөлтөн тий. байсан. Тий. За манай эхнэр бол сая одоо ардын хурлын депутат байсан талаар мөн ярьлаа шүү дээ. Тий. За хангай сум бол одоо хүн ардан сайхан, байгалийн үзэгдсэн сайхан газартай ийм одоо сайхан нутгаа. Хангайн баг сургуулийн захирлаар тухайн үеийн тэргүүлэх сэхэднүүд болох Дэлгэр далай, Сандагд орж, Сэнгар авдан, Бата, Шагдар сүрэн, Ёндон, Ядамжав, Даваа сүрэн, Даваа жанцанаар ажиллаж сургуулийн үйл хэргийг удирдан хөтөлж байлаа. 1936-аас 1965 он хүртэл тус сургууль баг сургуулийн хөтөлбөрөөр хичээллэж байсан бөгөөд 1964-өөс 1965 оны хичээлийн жилд Хангай сумын 7 жилийн дунд сургуулийг тус сумын ардын зориг нэгдэл санхүүжүүлэн хичээллэж эхэлсэн болно. Энэ ажлыг гүйцэтгэхэд нэгдлийн дарга Дашид Эндв, орлогч дарга Жигжид сүрэн, ерөнхий нэгтлэн бодогч Ядам сүрэн нар болон Архангай аймгийн Гэгэрлийн хилцсийн дарга Шагдар сүрэн зэрэг хүмүүсийн эдвэг санаачлаг, хүчин чармаалт их байсныг дурсан санаж бахархан тэмдэглэж байна. Амраранга хавтаад арун хавраар дийдэхэнэсээ Дэлгэр амьдрал номордод гэлсэн Давай сургууль минь бай 1936 онд үүсгэн байгуулагдсан энэ сургуулийн бас түүхэн музейг бол энд бас холбогдох материалын хэмжээнд бол бас урд нь 80 жилээр зохион байгуулж ингээ хэрэгжүүлсэн байгаа. За 1936 онд бол одоо Латгийн Дэлгэр далай гэдэг захирал байсан. За тэр хүний одоо бодит түүх гэрчих юм бол энэ хүний тэр хэрэгжилжсэн лекц, конспект хичээлийн ийм юмнууд бол одоо иж бүрнээр ингээ байж идэг. За энэ Дэлгэр далай гэдэг хүн бол 1936 онд энэ дэрэгтэй Төв аймгийн Баянцогтын гаралтай ийм хүн байна. Энд бол одоо амьдарч ирсэн энэ хугацаанд бол сургуулийн захирлыг хийж ирсэн ийм түүхтэй ийм юмнууд байна. За дараагийнх нь болохоор энэ манай сургууль Монгол улсын гавьяа төгс Шагдар сүрэн гэж хүний нэрэмж тулсан. За энэ хүн бол одоо Шагдар сүрэн гэдэг хүн бол бас их хийсэн бүтээн байгуулалттай ийм гавьяа хүн байгаа. Энийгээр бол доктор шийдвэр нь гараад манай сургууль бол гавьяатын нэрэмж тулсан гэдэг ийм дурсгалтай байна. За энэ чинээс үзээд яхаар бол одоо 36-аас 90 оны хугацаа гэдэг бол түүх өгүүлж байгаа. За энэ дээр бол одоо хөдөлмөрийн лекц гэдэг 1998 он ийм модон ийм хайрцагтай ийм юмнууд байсан байт юм билий. За энэ дараагийнх нь болохоор ерөөдөө гавьяа төгсийн нэрэмжт энэ одоо түүх намтар хийжсэн ажил хамт олон гэсэн ийм зургийн югаар бол бид бүхэн түүхийг бол бас бүтээн байгуулалтаж хийсэн байгаа. За энэ энэчнээс онцлог яхад бол одоо бид бүхэн хэрэгжилж ийсэн тэр үеийн бичиг хэрэг, бөмбөр, акертон, хөгжим гэдэг энэ бүх зүйлүүд бол одоо энэ ч байж байгаа. Энэ ширээний одоо энэ ширээнүүдээ л гэдэг энэ яг тэр үеийн багчиг хийж ийсэн уран бүтээлийн одоо бүтээл юм те. Энэ яг бол яг өөрийнхоороо ингэ байж идэг. За үе үеийн төгсөгчдийг бол бид бүхэн бас энэ ханаар ингэ иштрих бичиг гэж байдаг. За энэгээр бол одоо өдгөө 59 төгсөлтийг бол одоо иж бүрнээр нэгээд хийж бүтээгэн байгуулалтыг бол хийсэн байгаа. За мөн хүүхдүүдийн маань одоо үе үеийн төгсөгч нарын хийж исэн гарын бүтээл сурагчдынхаа багшийн зохион байгуулалт хийжсэн. За дээрнүүд бол одоо баярын бичиг гэдэг байдаг байсан. Энэ одоо үе үеийн төгсөгчдийн хамт олонны ийм баярын бичигнүүдийг бол бас ингэж яснаар бол энэ нь бол түүх болж үлдэж байгаамаа гэдэг бас ингэж хараад байгаа. За энэ тэр үед одоо ажиллаж исэн хүүхдүүдийн маань сууж исэн ширээ сандал гэхэд одоо иж бүрнээрээ энд байж байна. А энэ одоо хүүхдүүдийн хийсэн байгалийн хичээлээр хийж исэн энэ бүтээлүүд мөн энд байж байна. За одоо Ленин бокс Сүхбаатар гэдэг одоо социализмын үеийн энэ юунууд байж шээтэй. Энэ бөмбөрнүүд байна. Энэ акертон хөгжим, энэ бичиг хэргийн юу гэдэг бол одоо нэлээд их түүхтэй ийм юмнууд бол одоо манад ийм дурсгалын түүх болоод үлдсэн байна. Энэ хамгийн анхны гар зүнхэлтэй энэ одоо суурин юутайгаа ийм юмнууд байж исэн байна. За мөн манай сургууль бол одоо урлаг уран сайхнаар бол маш сайхан
тийм бас юутай байсан юм бэлээ. Амжилттай байсан. За мөн үе манай сургуульд ажиллаж исэн багш нар гэхэд одоо энэ нэг өрөө байж байна. Энэ бол одоо хамгийн том түүх. За мөн манай хуучин сургуулийн хаяг нь энэ одоо стандарт болцсон. За бүх бичиг баримтууд бол одоо архивлагдаад ингээд 65-аас 90 60. За энэ бол одоо хамгийн том түүх байна. За бид бүхэн бол одоо анх сургуульд ороод бол бүх цагаан 35 хэсэгтэй цагаан толгой юуг бол ингэж хийдэг байсныг бол одоо хүүхдүүд бол баг мэдхгүй шахуул бол энэ бол одоо эргээд яхад бол энэ түүх юм а гэдгийг бол бид нар хараад. За энэ үеийн бас ажиллаж ирсэн манай Ахмад багш нар сургуулийн захирал менежер гэдэг ийм асуудал. За энийг бол манай хөдөлмөрийн багш нар бас хийдэг байсан байгаа. Энэ утгаараа ийм юмуд байна. За энэ одоо 1970 онд бол манай сургууль урлаг уран сайхнаар бол улсын тэргүүнийх болж ирсэн юм билээ. За тэр үеийн одоо эмблем лого одоо шагналын юм да. Ийм үг бол бас ингэж хийжснээр энэ бол бас их том амжилтыг бас өгүүлж байгаа ийм зураг. За ер нь бол одоо тэр үед бол фото зураг гэсээс илүүтэй ийм одоо самбарын юмнуудыг бол бас сургуулийн фото лого зураг бол ингэж гаргаж ирсэн. За энэ сургууль бол 1984-5 онд бол АБ хувираар бол гарч ирсэн. За одоо ингээд ихэд манай энэ бичиг хэргийн ажилтны одоо үдээсний юу нь бол ийм хэлбэртэй байсан байгаа юм. Ийм юмнуудыг бол бид бүхэн бас хэрэгэлдэг байсан байх юм аа. За энэ одоо сүүлийн үед бас манай хамт олонны самбарууд байж байна. За энэ самбар дээр гэхэд л одоо захирлууд нь хамгийн нөгөө нэг түүхэнд өгүүлэгдэх дэлгэрдлээ захирал, далай хүйс, Синг Арвдан, Бата, Шагдар сүрэн, Ёндон, Даваа сүрэн, Дүгүр сүрэн, Ядамжув, Даваа жинсэн, Жимээхүү, Гүржөв, Бүдэрэгчаа, Цэрэн дорд, Нацаг дорд, Цэтэн дамба, Борхиа, Жим дэрэгзэн, Жимээ, Ганс өх нэргүү, Ариун жаргал, Янжмаа. За Янжмаа гүш одоо юу нь бол Янжмаа гүшээс хойш бол миний биеийн сургуулийн захирлыг хийж байгаа 11 оноос одоо хүртэл бол хийгээд ингээ хамт олонтой сургалтын үйл ажиллагааг бол хэвээ явуулж байна. Ийм түүхийг өгүүлсэн ийм баримтад мужийг бол бид бүхэн хайж байгаа. За одоо сургуулийн түүхт 90 жилээр бол бид бүхэн энэ тогтцолтойн ажлыг бас өргөжлүүлээд нийт төгсөгчдөө бас үзүүлэх ийм баримтуудыг бол бэлдэн хийнэ гэдгийг бас хэлэх байна. Дараа жилээс нь хангаан бичгэн багийн хүргэн насан далай газар зүүн багшаар тэрх багийн дамдын сүрэн амтэн судлалын багшаар цахирын дорж гочоо монгол хэл уран зохиолын багшаар тус ажиллаж улсын төсвөөс санхүүжих болжээ. Тус сумын 7 жилийн дунд сургуулийн анхны төгсөлтийг 1967 оны хавар насан далай багштай анхны 31 сурагчид буюу Жамийн сүрэн, Гувааням, Ядам сүрэн багштай 1959-с 1960 оны 1-р ангийнхан төгсөжээ. Тэдний дийлэнх нь мэрэгжлийн техникумуудад хуваар авч суралцсан төгсгөж улс орныхон бүтээн байгуулалтад гар бие оролцож эхэлсэн түүхтэй. Энэ ангиас Тойвго, Сумьядаш, Сүрэнжав, Очирбат, Адяа сүрэн, Өнөр сайхан, Монх заяа, Дэмчиг гарав, Лам бүтэд, Баян жаргал, Мөнх хоёр нарын олон сайн сурагчид төгсөж Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байсан болно. Анхны төгсөгчдөд хичээл зааж байсан багш, ардын боловсролын тэргүүний ажилтан Дорж гочоо багш иймхүү дурсан ярьж байна. Тэгээ багшаа та өөрийнхөө тагсалж ирсэн үеийн дуртгалын талаар ярина уу? За хангасан 7 жилийн зүг сургууль гэдэг анх бий болоод баг сургууль байж байгаа тэндийн суурин дээр 66 онд 7 жилийн дунд сургууль байгуулагдсан. Одоо байгуулагдаад 60 жил болж байна. Тэрний байгуулагдахад Дундангийн 8 багш, мэрэгжлийн багангийн 8 багш, 16 багш байсан. Ерөнхий захирал нь Далай хөвгийн гүржи өгөж хангаан хүн хийм байдагийн багш байсан. Орос улсынх нь багш хичээлийн эрхлэгч Мэдамбын дармар хичээ гэж багш байсан. За Монгол улсынх нь багшаар бий байсан. Түүх газар зүйн багшаар Насан далай багш байсан. Сураг хөдөлмөр биеийн тамирын багшаар Хөдзөө Бадрах багш байсан. Гэр ахуйн багшаар Хааж багш байсан. Математикийн багшаар Цэндэхүү багш,
физик математик айдуу гэдэг юм хоёр багшаас ингээд 8 багш байсан. Багангийн багшийн тал зэрэг манзарчийн дараа мөрөгчөө нацаг сүрэн, тогтох сүрэн, ядам сүрэн, гадуудрах, жамин сүрэн гэдэг багш нар байсан. Анхны талаг төгсгөлд одоо анхны талдуур ингээд 31 хүүхэдтэй. Тэрнээс одоо манай эдэсрэн байна, одоо ташндугаан өнөр сайхан байна. Хамд олон байна, хорлоо байна. Сайхан шагнэр байсан. Анхны эдэсэр гутгсодын хэмжээд одоо урхан болсон миний. Надаас одоо ерөөсөө би хүүхдүүдтэй яг хичээлээ заачдаг. Хүүхдүүдтэй одоо өсөйдөө одоо телевизээр ярьж байна. Үлгэрдөө мөнгө хөөж их ярьж өгдөг. Тийм байсан учраас тэрнээс их сонирхдаг хүн адилсран 52-ууд илүү сонирхдаг байсан. 90 жил 60 жил хоёр давхардаж байгаа. Ингээд би шавнартаа нийт хангаас шавнартаа одоо энэ айдаа цомоор сайхан оролцож сайхан дурсамж ярьж өрөөрэй гэж захиж хэлмээр байна. За баярлалаа багшаа. Таньда урт удаан наслахыг өрөөё. Мөн 1968 онд 7 жилийн 2 дахь төгсөлтийг Улзий Бадрах банзрагч багштай ангууд хийсэн бөгөөд түүнээс хойш 8 жилийн сургалтын хөтөлбөрөөр хичээлж төгсгөх болжээ. Эдгээр ангиас Ламарагч, Батсайхан, Бүтэд, Оргио, Сумьяасүрэн, Улзийбат, Хүчитбаатар нарын олон тэргүүний сурагчид төгсгөж өнөө хүртэл төр нийгэмдэн халуун сэтгэлээр хүчин зүтгэсээр явна. Жаран 68 онд гişийн жил хангаас өмнө 7 жилийн дунд сургууль, тариахын 10 жилийн сургуулиуд 2 сургуулиуд сурагчид 2 хуваагдж явж байсан. За бидний биеийн одоо 23 сурагч хангаас өмнө дунд сургуульд хуваарлагдаж, за энэ ч Улзий Бадрах багш Бандагч багшийн ангид хуваарлагдаж одоо бид нар байлж байсан. За бандагч багш одоо манай ангийн багш, бандагч багшаас үүлд нь одоо Монгол Улсын гавьяат багш, ардын багш болсон. Нөгөө ангийн багш нь Улзий Бадрах багш байсан. За Улзий Бадрах багш зураг хөдөлмөрийн багш байсан. Хангаас өмнө дунд сургууль төгссөн нийт төгсгчид одоо эрүүл инквэж, эх орондоо эхийг бүтээж, сайн сайхан байхын одоо ерөөдийг хамт төгсгчийн хувьд хүсэн өрөө. Тус сургуулийн олон үеийн багш нар бүгд л дурсамжаан ярих, хуучлах зүйл асар их байдаг. Ахмад багш савгсүр ярихтаа 1967 онд Архангай аймгийн багшийн сургуулийг төгсөөд Хангай тариат энэ суманд хамт ханьтайгаа зүг багшилж ясан олон сайхан шавнар байдгаа. Хань Вежинов олон шавнартай олон хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлэхэд хамт ажиллаж байсан олон багш нар байдгаа. Би багшийн сургууль төгсөөд анх одоо энэ эзлийнхаа гарааг Архангай аймгийн Хангай сумын энэ сургуулиас ханьтайгаа зүг хэлж ясан. Хангай сумын дунд сургуулийн захирлаар ардын боловсролын шилдэг багш нар болох Жимэхүү, анхны захирал агсан Дэлгэр далан хүү Гүржав, Бүдрагч, Дугүрсүрэн, Нацагдорж, Сэдэн Дамба, Борхиа, Чимэдрэгзэн, Шижээ, Гансүх, Нэргүй, Ариун Жаргал, Янжима, Атар сайхан нар орчин үеийн төвшөнд сургалт хүмүүжлийн ажлыг удирдан чиглүүлж гүйцэтгэж ирсэн бөгөөд одоо ч үргэлжлүүлсээр байна. Тус сургуульд Жимэхүү багш Хүү Ганбаатартайгаа, Гүржав багш эхнэр Лаажавтай, Нацагдорж багш эхнэр Балбурматай, Цэндэхүү багш эхнэр Гарамжавтай, Дармарагч багш охин Цэцэгма, бас Зэ охин Эрдэнэ Сувдтайгаа, Шижээ багш эхнэр Янжимтай, Цэрэндорж багш эхнэр Догсмаатай, Гурарагч багш эхнэр Янжимаатай, Атар сайхан багш эхнэр Ууган Туяатай,
багш Мөнхбат эхнэр ганц эцэгтэй. Нэргүй эхнэр Болор Сүрэн. Бажин багшийн охин багш Эрдэнэ Илэг, ээж багш Лавг Сүрэн, дүү Санжид Матайгаа. Норжин лам охтууд Бат Чимэг, Эрдэнэ Чимэг нартайгаа. Наран цэцэг багш ээж Баяр Сайхан, дүү Бат Сайхантайгаа. Багш Бат Чимэг, ээж Янжин, ах Бат Зоригтойгоо. Багш Даш Самбу, ээж Тогт Хоёр, дүү Амар Баясгалантайгаа. Ядам Сүрэн, хүү Баяра, охин Алтан Шагаа, бэр Гүнжид Матайгаа. Ням Дорж, охин Хэрлэнтэйгээ зэрэг гэр бүлэрэн багшилж Хангай сумын хүүхэд залууст эрдэм ном сургаж байсан. Одоо ч байгаа сайхан хүсэл зориг замналтай билээ. Тус сургуульд гэр бүлэрээ олон жил багшилж, сургуулийн захирлаар ажиллаж байсан. Ардын боловсролын тэргүүний ажилтан Янжмаа багш сургуулийнхаа түүхтойд баяр хүргэж байна. Би Хангай сумын 8 жилийн дунд сургуулийг 1970 онд төгссөн. Анхны 8 дугаар анги байсан. Манай төгсөлт 23-аар төгссөн. За 76 оноос эхлээд математикийн багшаар суманда 20 гаруй жил ажилласан. Ингээд 95 оноос сумынхаа сургуулийн захирлаар 16 жил ажиллаж 12 онд тэтгэвртэй гарсан. За манай гэр бүлийн хүн бас математикийн багш мэргэжилтэд гүрэгч гэдэг хүн байсан. За тэгээ манай гэр бүлийн хүн бол бас математикийн багш олон жил насаараа ерөөсөө суманд ажилласан. Математикийн багш, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан зэрэг ажлуудыг хийж байсан. За би сургуулийн захирлаар ажиллаж байхдаа бол сургуулийнхаа 60 жилийн оюутныг тэмдэглэсэн. За энэ үеэр үл 6 онд сургуулийнхаа тухай дуутай бодлого гэсэн саналыг гаргаж хичээлээр хэлж байсан тэ нэргүй шүлгийг бичиж хөгжмийн зохиолч Иш Бат Төмөр тухайн дууны аяыг хийсэн. Ингээд 60 жилийн огоор сургуулийнхаа тухай дууг бүний сурагчдаа яаж концертэнд одоо бэлтгэж оруулж ирсэн. 2005 онд сургуулаа Монгол Улсын гавьяа багш Яа Сагдурсангийн нэрэмжид болгох саналыг сүмэн удирдлагатай дээш нь хөргүүлж 2005 оны засгийн газрын 103 дугаар тушаалаар Хангай сургууль маань Яа Сагдурсан багшийн нэрэмжит сургууль болсон. 50 жилийн ойд 1986 онд хийсэн. За энэ дүүл одоо бид нар сургуулийн түүхэн кабинетийг одоо зохион байгуулж хийсэн. За тэнд одоо үүссэн нэг одоо мөнгө зурсагж байгаа үйлсүүд би ингэж боддог. Бүх төгсөгчдийг 67 оноос анхны 7 дугаар төгссөн байгаа. Бүх төгсөгчдийн одоо нэрийг багштай ингээд бичиж сүүлийн үед нь бол одоо бүр амантатны зурагтай хамт зөвхөн үзээд байрлуулсан. Энэ бол одоо бас их дурсгалтай. Тухайн одоо төгсөгчүүд багш нарын одоо бас нэг иргэн дурсахад одоо чухал үйл явдал болсон гэж үздэг. Тус сургуулийн удирдлагууд болон бага дунд ангийн багш нар бүхэн төрлөх сургуулиан хөгжүүлэхэд хүн тус бүр үнэтэй хувь нэмэр оруулж байсныг дурсан санаж тэмдэглэхэд таатай байна. Хангай сургуулийг төгсөгч Ахмад багш орос хэлний Дарам Арагчаа багшийн охин Цэцэгмаа багш ийхүү дурсан ярьж байна. Манайхны түүхэд одоо ерөөсө энэ төрлөх сургуультай салшгүй холбоотой 3 үеэр одоо Монгол хэл уран зохиолын багш нар сургуулийнхаа түүхийг бүтээлцэж явсан гэдэгтээ бид нар маш их талархдаг. За миний авчи Дарам Арагчаа тус сургуульд 25 жил ажиллаад тэтгэвртэй гарсан. Монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байгаа. Би мөн одоо 30 гаруй жилийн хөдөлмөрөө тус сургуульд зориулсан. Одоо миний охин Эрдэнэ сувд бас тус сургуульд Монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байгаа. Ингээд 3 үеэ төрлөх сургуульд 60 гаруй түүх нь хуваалцсан юм хүмүүс байна. За тэгээд би 4-р ангийг 3 удаа, 9-р ангийг 4 удаа төгсгсөн. Мөн сургалтын менежерээр 3-4 жил ажиллаж байсан. За тэгээд төрлөх сургуулийнхаа ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа. Сургуулийн хамт олондоо бүх төгсөгчдөө, сурагчдаа за ойгоо өгсөн ажлаа амжилттай сайн хийгээд тэгээд төрлөх сургуулийнхаа ойг ёслол төгөлдөр сайхан тэмдэгдэрэй гэж хүсэн ирэх байна. Хангайн сургуулийн түүний үе үеийн багш нар
хамт олон 90 жилийн багтам амжилт хөгжил дэвшлийн сайхан түүхийг туулсан билээ. Харанга аймгийн Хангай сумын дунд 8 сургуульд багангийн багшаар ажиллаад идэв 38 жил ажиллаж байна. Сайхан багш нартай би хамтран ажиллаж одоо туршлагаас нь судалж ажиллаж ирсэн. 79 оноос юу тусдаг тогоочоор ороод 10 гаруй жил тогооч хийгээд сүүлд нь үйлчлэгч жижигүр хийж гадагшсан. Нийт 39 жил ажилласан сургуульд. 2001 оноос 2005 онд тус сургуульд нярав хийж исэн. Тэр хугацаанд одоо захирлаар Янжмаа захирал байлаа. Цэцгмаа өгч, Норжгоо өгч тэгээд энд сууж байгаа бүх хүмүүс л надтай хамт ажиллаж байсан. 2016 онд бичиг хэрэг архивын ажилтнаар 24 он хүртэл ажилласан. 1987 оноос 2021 он хүртэл ажиллаж байгаад гарсан. Би сургуулийн ахлах тогоочийг би сургуульд 34 жил хийсэн. Тий. Энэ хугацаанд их сайн тогооч нар, манай тогооч нар аюул мундаг, сайн тогооч нар гарсан, сайн мэрэгжил мэдлэгтэй улсууд, сайхан улсуудтай ажиллаж байсан. Миний ээж буд маань насаараа ажиллаж байгаад эндээс тэтгэврт гарсан. Миний эгч бас ажилласан. 3-4 үеэрээ бид нэр энд ажиллаж амьдарч энэ сургуульдаа бол хэвээр үнэн их сэтгэлтэй, үнэн артай. Би 18 онд ажилд ороод 24 онд тэтгэвртээ гарсан. Би 3 үеэр ажилласан. Отгон бүтэд гэж ихтэй ажиллаж байсан. Иргэзэн бүтэд гэж ихтэй ажиллаж байсан. Би 1998 онд тус сургуульд нэгтлэн бодлогчоор ороод 2017 онд одоо Гавьяаны хамралтанд авсан. Миний ээж одоо бүжил хам одоо тус сургуульд одоо угаагчийн ажлыг хийжсэн. Миний гэр бүлийн хүн Эрдэнэт бас тус сургуульд галзаар ажиллаж байсан. Миний би бол одоо ингээд 3 үеэр ингэж энэ сургуульд ажил амьдралаа холбосон юм аа. Би 1994 оноос 2016 оны тус сургуульд би Осчин, Сахиул гэх янзын ажил хийлээ. Би чи өөрөө одоо 1984 онд энэ тус сургуулийг 8 дугаар ангийг төгссөн. Энэ сургуулийн онхон хөөхд. Тэгээд одоо би чи 94 оноос хойш ч одоо мундаг Ахмад үеийн баян санжаа, шамдаа, шунсаа, цэцгмаа гэсгээл нэрдгаагш гэл одоо үеийн Ахмад өнчигдэрж өгч гэл олон мундаг ажилч багш нартай хамтран ажиллаа. 20 жил хамт ажилласан. Энэ сургуулийн одоо хаана ус хэрэгтэй байдгийг тэр байрны өгдийн хоолунд гал тогоо ус цэвэрлэгээ юу л тэр газрын бүхэл усыг би 20 гаруй жил би зөөс. Би 2 морьтой, нэг цагаан морьтой, нэг хар морьтой. Хар морьоо зарим даалтан, ус тэргээ зүгээ 50. Энэ чинь цагтаа нартаа тэр сургуулийн хүүхдийн хоолны усыг хичээлээс өмнө лавтарж өгөхгүй би энэ ахлах тогооч гэдэг хүнд ахуулна ш. Тэр өчнөө хүүхэд хоол ундгүй явна. Тийм ээ чи хариуцлагатай ажил байхгүй юу? Дараа нь одоо манай захирлуулсан. Тэгээд надад пад авч өгсөн. Падаар руу ус нэлээ олон жил ус зөөсөн. Тэр үед одоо энэ худаг мудаг гэж янз бүрийн гоё юм байсангүй. Би тэрхийн голын мөсийг 20 жил ломор цолж 10 мядан багтахаар болгоол. Тэгэл усаа өөрөө гараараа уудалдаг, мороор автрал зөөдөг. Би энэ тогоо шүнтэй олон жил гастрол оруулсан шүү дээ. Та би ингэж л одоо 20 гаруй жил энэ ард түмний хүүхдийн одоо сурч боловсрох ажил бас багц гэсэн хувь нэмрээ оруулж зүтгэж ирлээ. 81-аас 91 оны хооронд одоо сургуульд ажиллаж байсан. Тэгээ энэ хугацаанд одоо манай захирал шижээ гэж захирлаасан. Бидний удирдахжсэн. Тэгээ бид нар одоо тогоочсны хуулаад, зөвөрлөгчсний хуулаад тогооч, үйлчлэгч бүгдийг л хийж байсан. Удмар цэслэн дэвал. Тэгээд бүх ажлыг хасчихсан. Өгдөө одоо энэ 90 жилийн он баярын мэндийг хүргье эдэнтэй. За түүхтийн сургуулийнхаа түүхт 90 жилийн говтож одоо бас энэ сурагчдын дунд бас ахмадын үйл ажиллагааг бас ахмадаа суралцъя гэсэн үйл ажиллагааг бол одоо бүр хэвшил болгон суралт төгсөх ангийнхаа хүүхдүүдэд болон одоо бас өсгөлийн баяр хийж байгаа хүүхдүүдтэй бас хамтран ажиллаж нийгмийн ажилтнтай уялдаа холбоотой бас ингэж ажиллаж байгаа. Манай сургуулийн хамт олон боловсролын тэргүүний ажилтан багш нэргүүн үг урлагийн гавьяц зүтгэлтэн Бат төмрийн хөгжим хангайн сургуулийн дуу энхүү их шиглэн
Одоо тус сургууль нь 400 гаруй сурагч, 27 багш, 26 ажилчинтай, 320 суудлал бүхий хичээлийн байр, 80 ор бүхий дотуур байртай томоохон сургуулийн нэг болжээ. Энэ хугацаанд тус сургууль материалын баазын талаар ихээхэн бэхжиж, орчин цагийн хичээлийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд, үзүүлэн таниулах болон анги кабинетуудтай болсон нь сургуулийн захирал атар сайхан болон түүний баг хамт олон бүх багш нар ажилтнуудын санаачлаг, бүтээлч ажиллагаа, хамтын хөдөлмөр зүтгэлийн үр дүн болсон билээ. Тус сургуульд одоо олон чадварлаг багш нар ажиллаж, олон ч тэргүүний сурагчид үргэлжлүүлэн суралцсаар байна. Дуу хоорон далдартай хангаа нутгийн аяг шиг дунд сургуулийн сурагчдын дуу бүжиг авьяас бэлгээр үргэлжилсээр байна. Тэргүүний сурагч Тэмүүжин баяр хүргэж бахархан ярихдаа. Сайн байцгаана уу эрхэм үндэт багш нар, үеийн төгсөгчдийн сурагч нараа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Эрдэнэцэг төвхтэй Тэмүүжин гэдэг. Би 2017 оны 9 сарын 1-нд анхын сургуульд орж ирсэн. Одоо түүхт 90 жилийн ойдоогоор төгсөж байгаадаа туйлын их баяртай байна. Та бүхэндээ түүхт 90 жилийн баярын мэндийг хүргье. Багангийн менежер тэргүүлэх багш Монхбат олон жил багшилсан бөгөөд дурсан ярих зүйл ихтэй нэгэн. 1993 онд багшийн сургууль төгсчрээ төдий хүртэл энэ сургуультай багангийн багш, багангийн сургуулийн менежерээр ажиллаж байна. Манай сургуулийн багангийн хувьд бол 9 бүлэгтэй 213 хүүхэд суралцдаг. Нийт багш нар маань 100% мэргэжлийн зэрэгтэй, үүнээс тэргүүлэх зэрэгтэй 3 багш, бусдын заа гарах зэрэгтэй. За 5 жилийн хугацаанд чөлөөт бүх, жуудаа бүх, үндэсний бүх саан бүхийг ерөөдөө чиглэл хөгжүүлж байна. За ойрын хугацаанд манай бэлдсэн тамир хүүхдүүдээс за чөлөөт бүхөөс ерөөдөө за алтан медаль 5, мөнгөн медаль 10, хөрөл медаль 20 гаруй хөрөл медаль эзэлж болсон. За мөн ингээд тууштай чөлөөт жуудаа бүхийг хөгжүүлээд явж байна. Аймгийн авраг, Хошоо аймгийн авраг төрсөн жуудаа чөлөөтөөс чөлөөтийн 1-р зэргийн 2 тамирчин шинээр төрсөн өнөөдөр ийм амжилт үзүүлээ явж байна. За хаа өдрийн бадминтоныг бэлтгэлээр хөдөлөө хөдийн хуурд хууч за тэгээд талбай дээр шилжилтүүдийн техникүүдэд авах бэлтгэл орно шүү заяа. Тус сургуулийг 2006 онд Монгол улсын гавьяат багш анхны төгсөгч мөн захирлаар ажиллаж байсан Шагдар Сүрэнгийн нэрэмжит болгож тэр агуу хүний алдар нэрийг үрд дуурсгах сайхан дурсамжтай болсон билээ. Гавьяат Шагдар Сүрэн багшийн хүүхдүүд сургуулийнхаа 90 жилийн ойд баяр хүргэж байна. Бид ээж авсан аймалда 6 багш 2 нэмж манай аав хангасан анхны төгсөгчийн нэг аа маань бол насан туршаа Монгол улсын боловсролын байгууллагын хөгжилд өнтэй хувь нэмэр оруулсан гэд 1981 онд манай аавыг бүгд нарт Монгол ард улсын гавьяат багш цолоор шагнасан. 2005 онд хангасан эрэг боловсролын дунд сургуулийг аавын нэрэмжит болгосон. Сургуулийнхаа ойг тэмдэглэж байгаа хангасан сургуулийн багш ажилтан бүх хүмүүст баярыг тохиолдуулан эрүүл сайн сайхан амьдралж сургуулийнхаа үйл ажиллагааг өрнөн бүтэн байгуулалттай явуулж байгаасай гэж хүсэн өрөөж байна. 90 жилийн ой гэдэг бол 100 жилийн босго.
энэ сургуулийн түүхийг бичсэн урт удаан хугацааны баялаг түүх намтар хүмүүсийн үе үеийн амьдралын нэгэн дурсамжт мөчн багамаа. Миний аав шагдарсан энэ сургуулийн анхны төгсөгчд 36 онд энэ сургуулийг төгссөн эхний хэдэн шавнар энэ сургуулийнхаа алдрыг Монголын боловсролд үе үед нь дархалсан хүмүүсийн нэг юм аа. Миний аавтай хамт одоо энэ Монгол улсын гавьяа дагш нэргүү тухайн үед Архангай аймагта боловсролын салбарт тэргүүлж явсан Цэндээ хүүгээд олон сайхан алдартнууд энэ сургуулийг төгссөн байгаа. Ингээд миний аав энэ сургуулийнхаа алдар нэрийг Монголын боловсролд өндөр төргөж энэ сургуулийнхаа нутгийнхаа нэр хүндийг өөрийнхөө ажил үйлсээр дархалсан хүмүүсийн нэг. Учираас бид аавынхаа нэрмжтийн сургуулийн энэ сургуулаар дамжсан Хангаа нутгийн бүхэнд үе үеийнхэнд нь үргэлж дэмжиж явсанд нь талархаж байгаагаа энэ ялдамд илэрхийлье. Ингээд эрдмийн уурхай болсон энэ сургуулийн өнөө үеийн суралцагчид, багш ажилтнууд энэ түүхийг үе үед нь залгаж түүжүүлэх бүхэнд энэ их он баярын мэндийг хүргэе. Монголын боловсролд Хангай сумын сургуулийн уул мөр улам илүү тод гялцж байх ерөөлөё. Дүүгээ хөрдөх миний гар үзэлтэнгүй их миний хөл хөрхөн минь дүү минь ах ихчэндээ усаны дасал шиг адилханда аав ээжийн хайраар төрсөн би ах ихчийн хайртай дүү би. Тус сургуульд багшилж байсан Өрчгөрийн Батгэрэл баяр хүргэж байна. Ойн баяраар тэмдэглэж байгаа сургуулийн хамт олондоо болон үе үеийн төгсөгч нартаа ойн баярын минь дэвшүүлье. Та бүхэн минь ойн баяраа сайхан тэмдэглээрэй. Сургуулийн бахархал бол үе үеийн төгсөгчд. Түүхэн хөгжлийн 90 жилийн туршид Хангайн дунд сургуулиас Монгол улсын төр нийгэм, шинжлэх ухаан, боловсрол, соёл, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн чиглэлийн олон зуун алдартнууд төрөн гарч улс орныхон хөгжил дэвшилд үн цэнтэй хувь нэмэр оруулсан болно. Иймд Хангайн дунд сургуулийнхан бүх төгсөгчдөөрөө бахархах нь зүүн хэрэг. Тус сургуулиас төрж гарсан алдар цолтон төрийн зүтгэлтнүүд болох Монгол улсын баатар Нянтай сүрэн бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын орлогч дарга засгийн газрын гишүүн төрийн сайд Адьяа сүрэн улсын их хурл засгийн газрын гишүүн төрийн сайд Ган хуйг нар Монгол төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж хувь нэмрээ оруулж байсан түүхтэй билээ. Тэдгээрийн төлөөлөл улсын их хурл засгийн газрын гишүүн Монгол төрийн сайд Ган хуйг төгсөж гарсан сургуулийнхаа 90 жилийн ойд баяр хүргэж байна. За анх ардын сургуулийн гэдэг сургуулийн анхны алхмыг бол Хангай сумын 8 жилийн дунд сургуулийн 1-р ангид орж суралцсан байгаа. За 2-3 дугаар ангид бол Захир сумын баг сургуулийг дүүргэсэн. За 4-8 дугаар ангид эргээд
хангасныхаа 8 жилд суралцаад за 4-р ангиас 8-р анги төгсөлтөд манай ангийн багш Цэвэн багш гэж төвхийн мэрэгчлээ сайхан багш байлаа. За тэр үед сургуулийн захирал маань Цэдэн Дамбаа багш байсан. За Монгол хэл бичгийн багш Доржоо багш, математик гүрэгч багш мөн Алтан гэрэл багш гээд ийм багш нар байсан. За баг сургуулийн дотор байрны багш маань Байшинхүү багш бас байлаа. Сая энд уулзлаа. За англи хэлний дарамарагчаа гээд багш байсан. Бордор дарамарагчаа гэдэг бас ийм багш нар байсан гэж ингэж хэлэх байна. За ингээд Хангасмын 8 жилийн сургуулийн бүх төгсөгчид за Хангасмын арт иргэд за хуучин одоо Далай Шангурангийн гушуу гэж ярьдаг байсан. Захирсмын баг сургуулиуд Хангасмын 8 жилд хамс сурч байсан нөхдүүд өмнөх төгсөгчд дараагийн төгсөгчдөө хамгийн сайн сайхан бүхнийг өсөн өрөөё гэж ингэж хэлэх байна. Хангай сумын баг дунд сургуулиас төрж гарсан алдартнууд болох Монгол улсын төрийн сойрхолд олон улсын оюуны өмчийн шагналт соднон байлжир Монгол улсын гавьяат багш Шагдар Сүрэн Нэргүй Энх Туя Баягал орчны гавьяат ажилтан Адьяа Сүрэн гавьяат жүжигчин Баян Жаргал Болорма гавьяат дасгалжуулагч Баяра гавьяат холбоочин генерал Пүрв Базар эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Вандан Сүрэн гавьяат малчин Энх Баяр гавьяат холбоочин Саран Туя нар манай хамт олонны бахархал болдог билээ. Тус сургуулийг төгсөгчдийн дотроос эрдэн судлалын мөрөх хөөж үндэсний болон дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулж байгаа олон судлаачид эрдэмтэд төрөн гарсан байдаг. Тэдгээр нь хууль зүйн ухааны доктор Бужин Лам, техникийн ухааны доктор профессор Адьяа Сүрэн, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Нэргүй, техникийн ухааны доктор Чимэд Очир, химийн ухааны доктор Энх Туя, сэтгүүл зүйн ухааны доктор Сумья, доктор Даваа Сүрэн, техникийн ухааны доктор Энх Баяр, биологийн ухааны доктор Дижидма, хүрээлэн буй орчин судлалын доктор Баттулга, боловсрол судлалын доктор Удуул, биологийн ухааны доктор Ган Туя зэрэг эрдэмтэд төрөн гарсан нь манай сургууль хамт олонны бахархал болдог. Хангайн дунд сургуулиас амьдралын замаа эхэлж ажил хөдөлмөр, бүтээл зүтгэлээрэн улс орон дэлхий дахинд Монголон дуурсгаж яваа олон хүмүүс байдаг. Хангайн сургуулийн босхийг алхаж гарсан бүх хүмүүсийн хэмэр дээшээ бөгөөд зөвхөн өөдрөг байдаг нь гайхалтай сайхан санагдана. Нутгийн зөвлөл маань сургуулийнхаа төвхт 90 жилийн өдрөөс мөн адилаар хамтран ажиллаж байгаа. Тэгээд нийт төгсөгч нар үе үеийнхаа сургалтлагч нарт түүх 90 жилийнхаа баярын мэндийг өргөн төвшүүлье. Эрдэмтдийн төлөөлж Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дараагаар олон жил ажиллаж байсан доктор профессор Чимэд Очир баяр хүргэж байна. Одоогоос 90 жилийн дэртэ буйдхан одоо манай суманд соёлын үрийг тарих эрдмийн хөргөөний одоо үе таалга нэгдэж олон хүнийг эрдэм боловсралтай болгосон түүхэн их гавьяат үүсэл бий болсон юм аа. Манай сургуулиас төгсж гарсан төр нийгмийн зүтгэлтэн олон эрдэмтэд улсаар дайжхан бүх салбарт ажиллаж байгаа мэрэгжлийн сэхэтнүүдийг бол манай сургууль бэлтгэж гаргасан. Энэгээр бол манай сургуулийн төгсөгчд бол одоо бахархаж бид нэр энийг дурсан одоо ярьж байдгийн. Баг сургууль 4 жилийн сургалттай байсан. Дараа нь 7 жилийн сургалттай болсон. Дараа нь бол 8 жилийн сургалттай болоод ингээд манай анги хамт олон бол 8 жилийн сургалтын 8 дугаар ангийн 2 дахь төгсөл болж 1971 онд 8 дугаар анги бол төгсөж байсан. Ер нь тэгээд ахмадууд ярьдаг хэний мороор газар төгснөө мартаж болохгүй гэж. Тэгэхээр бол бид нэр тэр одоо эрдэм боловсрол олох замыг нь зааж өөрийг нь боловсралтай болгож
гэрэлтүүлж гэгэрвж өгсөн сургуулаа бол мартах үндэсгүй. Хангайн сургуулиас дэлхийд болон улсдаа алдар цуута олон тамирчид төрөн гарсан нь үнэхээр багтууштай. За гисэс яваараа. 3-3-аа. Улс орныг хөгжүүлэхэд ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес гол үүрэгтэй байдаг. Хангайн сургуулиас үйлдвэрлэл, үйлчилгээний олон ажилтан, бизнес эрхлэгчид төрөн гарсан байдаг. Тэднэрийн төлөөлж улсын тэргүүний тээвэрчин, бизнес эрхлэгч, дэмчиг гарав, сургууль хамт олондан хандаж ярьлаа. За би бол одоо бизнес руу орохдоо бол 93 онд Монголд орж ирсэн. Тэгсэн чинь зах зээлд орсон бүх юм буужгансан байсан. Тэгээ 90 бизнес хийж үзье нутар руу очиж сүү тосны завод гэдэг юмыг байгуул сүү авч цэцгийн тос гаргаж аарал хорууд тавиулж 1-2 жил явсан. Тэр нь бол гिचгэнд явсан, гिचгэн багтаар явсан. Тэрэндээ ганцхан зуны л ажил байсан, улирлын чанартай. Тийм учраас хотод орж ирээд худалдаа арилжаар орсон. Ялангуяа хүнс рүү нэлээд аварсан. 97 онд ирээд бизнес рүү яг орсон. Тэгээ яг бас л нийтийн хоол руу орсон, ресторан байгуулж орсон. Тэгээд одоо бол санхүүгийн талдаа л одоо зөвлөгөө өгдөг, одоо юу гэдэг юм бэ? Хөрөнгө оруулалт талдаа бизнесмен тэгж явж байна. Энэ бол улс орон өөрийгөө ч хүний ерөөсөө л мөнгө биш боловсрол авч явна гэж би тэгж л боддог хүн. Би нутаг орныхондоо зөвлөх юм бол хамгийн гол нь одоо сургуулийн багш нарт л анхаараарай гэж боддог. Тэд багш нараас л хүний хүүхдүүдийн амьдрал яаж тэ багш нар тэр хүүхдийг юу сонирхолтой, юу чиглэл байна гэдгийг зөв чиглүүлээд аав ээжт нь таны хүүхэд ийм байна. Одоо 10 дугаар ангид орох хэрэгтэй юм. 10 дугаар ангид орохгүй бол ийм мэрэгжил аваад явуул дээр гээд ялангуяа одоо тэр нэг 9 дугаар анги төгснөө дараагийн асуудлыг бол зөвл хийж игвэл болчихно л гэж боддог. Гэхдээ энийг бол багш нар л голлно. Хангайн дунд сургуулиас амьдралын замаа эхэлж, ажил хөдөлмөр, бүтээл зүтгэлээрэн улс орон, нутаг орондон хөдөлмөр зүтгэлэн зориулж яваа олон хүмүүс бий. Тэдгээрийн нэг төрсөн нутагта бүтээлч хөдөлмөрөө эрхэлж байгаа олноо төлөөлж, хуваарийн хөдөлмөр эрхлэгч оригоо ярихдаа. Тэр олон түмнийг хүлээж сайхан авсны хариуд өнөөдөр би бас эргээд харахад хийсэн ажил хөдөлмөр олон түмэндээ хүндэгдэх олон сайхан үйл эзэн болсондоо баярлж явдаг юм аа. Тухайлбал одоо анхны хүнсний дэлгүүр, анхны худалдаа, анхны тариаланч гэдэг ингээд нэлээд хэдэн зүйлийн ангатагч болоод олон түмэн хүндэлдэж эдэлж явдаг, баярлж явдаг юм аа. Энэ сайхан буурал хангаамын нодлон 100 жилийн хийлээ. Энэ жил одоо соёлын төв сургуулийн 90 жилийн энэ сайхан хүндэтгэлтэй үйл ажиллагаанд хүрэлц ярилцлага өгч байгаа та бүхэндээ баярлж сэтгэлээ хэлэхэд тавтай байна. Баярлалаа та бүхэнд. Хангайн сургуулийн босхыг алхаж гарсан бүх хүмүүсийн хэмэр инхүү дээшээ бөгөөд зөвхөн өөдрөг байдаг нь гайхалтай сайхан санагдана. Сургуулийнхаа 90 жилийн ойд анги бүхэн хандив өргөж бас хамтаараа уулзах сайхан боломж бүрдсэнд гүнэн талархаж байна. Бүх анги төгсөгчдийг хамрах боломжгүй ч гэсэн тэднийг төлөөлж зарим анги хамт олон уулзаж ярилцах сайхан мөчийг олзлон авч түүхэндүүлдэхийг бид чармааж оролдсон билээ. Одоо та бүхэн харцгаа да. 1967 оны Насан далаа багштай анхны 7 дугаар анги төгсөгчд, 1968 оны Өлзий Бадрах банзрагч багштай 7 дугаар ангиудын 2 дахь төгсөгчд, 1971 оны Догсмо багштай ангийнхан, 1974 оны Цэвэндорж багштай ангийн төгсөгчд, 1976 оны Бажинов багштай ангийнхан зэрэг
Олон анги тус бүрийн төлөөллүүд уулзан цуглаж сургууль хамт олондоо баяр хүргэсээр байна. Хангайн сургуулийн төгсөгчдийн ажил үйлс улам хөгжин дэвжиж амьдрал нь тэгшэрч үеийн үед жаргах болтугай. Төрлөх сургууль хамт олон маань илүү сайхан урагшлан хөгжиж сургуулийн алтан босгыг хангайшуудын үрс үеийн үед алхан орж мөнхчин бадартугай. Хэмээн дууссаар энэ сургуулийг төгсөж байлаа бид. Дахин сургуультай ирэх баяртай сайхан байдаг да. Хангайн сургуульд ирээрээ. Хангайн сургуульд сураарай. Хангайн сургуулаар бахархаарай. Ижилтэн дасан найздоход ми эрихгүй нэгнэ санан дуусана. Эргэж хараад санаалтана. Үрнэс нэсэсээ шуухаши уйм найзууд хортон яваа өчигдөрний хандлагын алтанза уйсэн мөрөг би нэг дагуулна. Сайхан Монгол орон баримтат кино төсөл.